Та бүхэн өмнө нь өөрсдийн төсөөлийн дүрээ бүтээж байсан уу? Хэрвээ би аниме төсөв тоглоом дотор амьдрах байсан бол ийм дүр байх байсан даа гэж зохиож байсан бол та нарт хэлэх баяртай мэдээ. Энэ бол яг тийм аниме. Тоглогчид өөрсдөө дүрээ зохион бүтээдэг тийм маш алдартай тоглоом байж гэн. Тэр ч байтугай ямар амьдрал туулсан юу мөхсөж мөрөөддөг гээл нэгэсэндээ өөрсдийн төсөөлийн дүрээ бүтээж тоглодог тийм тоглоом байжээ. Манай гол дүр харин их хэцүү амьдрал туусаар хүч чадлын өргөлд гарсан Lupus гэдэг нэг өөрхийн зохиосон эмэгтэй дүрээрээ маш алдартай. Энэ тоглоомын хамгийн алдартай дүрүүдийн нэг бөгөөд тоглоом зохион бүтээгчдийн талаас ч гэсэн манай хүнд дэмжлэг үзүүлдэг байж. Тийм болооч тэр тоглоомны сахиусан тэнгэр түүнд нэгэн туршилтанд оролцох хүсэлт явуулжээ. Ингээд уран зөгнөлт ертөнцийн хүмүүс өөр ертөнцөөс баатар дуудах шиг хэрэглээд амжилттай болчлоо гэд бөөн баяр хөөр болцоохоо манай MC-гийн хамгийн түрүүнд анзаарсан зүйл бол түүний цээжинд байрлах аврах том гаригууд. Гэхдээ юу юунаас илүү айлгсан нь түүний гэр бүлийн ертөнцөнд байхгүй болсон байв. Ингээд өөр ертөнцөд өөрийн зохион бүтээсэн Lupus гэд дүрийн бид орсноо ойлгож би өөрийн шүтдэг мөрөөддөг охинтойгоо уулзах гэж бүтээсэн болохоос биш би өөрөө Lupus олчхоор чинь ямар ч утга алга гэд бөөн уур болов. Тэгээд маш ээлдгээр энэ хүмүүсээс одоо яг юу болоод байгааг нь асуухад дуу хоолой нүртэл жирийн хүмүүсийг сөхрүүлэх шидтэй тул өөрийгөө тайвшруулах гэж чадлаараа хичээж байв. Хөөе хүмүүсээ энд яг юу болоод байна? Төсөл байдлыг тайлбарлаач өгөөч гэд. Харин энэ тэнэг хөлдөн мангар хүмүүсийн хувьд өөртөнцөөс баатар дуудах гэж байгаад санандгүй Lupus-ыг дуудчих. Хүн төрлөختний айж жигсдэг домогт хорон санаад жүтгэрийг дуудчихжээ. Энэ сахалтай өвгөн чи дүнгийн сая дэлхийн сүрлийг дуудчихлаа шүү дээ. Аз таарч Lupus-ийн оюун санаа бол Японы гэрийн мохор цагсан азгүй жаал учраас сүрэл ирэхгүй ч байж магад. Манай хүн ч гэсэн түрүүнээс шичээсээр гаад ашгүй өөрийгөө тайвшруулчлаа гэд дахин эхнээс нь илдгээр ярих гэтэл нэлийн асуудал тарчаад 200 жилийн дараа дахин амилж байгаагаа мэдээд за би хүн төрлөختөндөө одоо нэгэнт дайсагнахгүй. Та нар дахиад баатраа дуудаж болно гэж хэлчихэд нисээд алгалав. Тэгээд шинэ ертөнцид ирснээ мэдээд галзууран ойрлж гарав. Мэдээж хамгийн ихэнд өөрийн бүтээсэн хуйг цайзлуугаа очив. Дурсамжуудаа эргэн санаад эморох гэтэл нэгэн охин гараад ирвэ. Нөгөөх нь ч нүдэндээ итгэж чадахгүй. Та эргээд ирлээ гэж үү? Таныг 200 жил хүлээлээ шүү дээ гэд бөөн баяр хөөр болоход Lupus чи хинбэ? Гадны хүн би орохыг зөвшөөрөөгүй юмсан гэхэд үгүй та арайчтэй өөрийнхөө үнэнч баатар албатаа мартлаа гэж үү? Таны зөвлөгч Дина вэ шүү дээ гэхэд нэрэ тэр сентинийх нь хажууд байнга зогсдог ямар ч үүрэг ройлгүй хөөрхөн тавилга маягаар тавьсан NPC нь ам орсныг ашгүй нэг ойлгов. Мөн манай хүнийг 200 жилийн өмнө алсан баатрууд нь Lupus-тэй тулалдаад хитрхи их гар цохирол амснаасаа болоод жүтгэрийн эзнийг ялж чаддаггүй ялагдсан байв. Жүтгэрийн эзэн одоо л амьд байгаа бөгөөд нөгөө домогт баатруудын 3 нь хүн биш учраас 200 жил өнгөрсөн ч гэсэн амьд байгаа гэж сонсон. Хамгийн гол нь өөрийнх нь туслахуд болох 12 жилийн домогт мангасууд амьд байгаа гэдгийг мэдэж ав. Хамгийн ойрхон нь Ares гээд хонь байв. Хонь шүү дээ. Гэхдээ Ares-тэй уулзахаас өмнө Дина 200 жил ордны мөнгийг хухай хоосон болсон эдсэн учраас мөнгө олохын тулд адал явдал хайгч болохоор шидэв. Ингээд хэдэн орк агнах ажил аваад яваад очтол заван гахаанууд хамаг ирчүүдийг алаад хүүхэд эмэгтэйчүүдийг хулгайлсан байв. Манай бульдозер харин явж очиод алхим хэрэглэн үүдэнд нь байсан оркуудыг махан таташуулгав. Тэр дариул хэдэн зуун оркууд гарч ирэхэд тэдний дайралт маш удаашарч харагдаж байв. Жигчийн хуруу хөдлөгчдөд бүгд түүхэж ганц толгойлогч нь л үлдэв. Нөгөөдөг чинь шээс асрах үед Lupus чи харсангүй юу? Надаас зүхтэн гэж битгий бод гэхэд хэд томорсон утсан мах зогсоо цайгүй дэвсэж гарав. Цохилтууд нь нурууны массаж шуулсангүй тул хамгийн харгасаар хадан гэрлүүн цөлөв. Дина ч гэсэн хоосонгүй бүх оркийн махыг идэхийн тулд өөрийн портал хадгалах савндаа хийв. Бас энэ амьд үлдсэн хүмүүсийг бүгдийг ховсдох скил хэрэглэж энэ тухай мартуулъя гэхэд ер нь л Gofter шиг хамгийн аюултай хүмүүсийн нэг байж тарлаа. Тэгээд оркуудын агууг нураагаад аврах том големороо хүмүүсийг зөв. Тосхны хүмүүс шээс салж яхад бас нэг бүхэл бүтэн ус зүүрүүлэх чадaltaй голем тэдэнд зүгээр л бэлгэлчв. Ийм бэлгэлэх нь энгийн юм шиг. Тийм нэг охтууд байдаг да. Монитагаар уураг бэлгэлдэг. Бас зугаалгаар цөөн сэгсэж авчирдаг. Яаж ч утсан эн чинь энгийн зүйл биш ээ. Бас биш дээ. Манай хоёр чинь нисэж чаддаг. Яагаад энэ хоёр морин тэргээр яваад энэ хот бол нөгөө баатруудын нэг домогт ээлбийн бүтээсэн улсынх ба ид шид байгалийн маана ихтэй хот байв. Тэгээд номын савн руу олж очиод хүмүүсийн левел 200 жилийн өмнөхтэй харьцуулахын аргагүй сул дорой болсныг олж мэдэв.
Лупас бол үнэн ч шударга нэгэн бөгөөд сайн хандсан улс гүрэнд харамлахгүй тусалдаг. Өөрийн удирддаг улсуудаа хөгжил дэвшил авчирдаг нэгэн бөгөөд түүний туслахуд 12 ордонд чөтгөрийн эзэнт гүрнийг хүртэл айдас давтуулах хэмжээний хүчтэй байв. Гэтэл хүмүүс түүний удирдлаганд байхыг хүсэлгүй түүнээс урвж Лупасыг алсан чөтгөрийн эзэнт гүрэнд маш том боломж олгож одоо чөтгөрүүдийг зогсоож чадах нэгэнт байхгүй болсон байв. Нэгсэндээ чөтгөрүүд Лупасаас айн хүмүүслүүд дайрч чаддгүй байсан гэсэн. Хүн төрлөختөн чинь мөхлийн ирмэгт ирсэн байна штэ гэдгийг нэг юм ойлгов. Гэнэт газар хөдлөлт болж хаасаагүй юм нурж эхлэхэд Динагийн толгойч Лупасын хоёр уулыг мөргөж аяв. Газар хөдлөлт гэдэг нь энэ ертөнцид маш ховор бөгөөд ийм ид шид хэрэглэг нь нөгөө Арес гэдэг хонь болохоор ааха энэ хотын мөхөл иржээ. Лупас нэн даруй чулуун тавцан хийгээд нисэв. Дина ч гэсэн боломжийг яаж алдах вэ? Тас дэврээд ав. Ингээд хэдүүлээ Арес гэд өнөөх шидэт хоньны тухай мэдэж авах ба энэ нь солонгон хонь гэд тийм маш ховор шидэт хураг ба үхтлээ хүмүүс болон мангасуудад агнуулад бөөн трама авчаад явж байхад нь Лупас өөрийн хамгаалалтанд авсан тухай гарна. Ингээд хотлоо боцвол цэрэг армаа бэлэн байдалд орсон байх ба бүхэл бүтэн чөтгөрийн армид тэдний зүгөө явж байв. Хүмүүс ч гэсэн тэгээд ич хидэрээ бас ном сумаараа галж байна. Тэгтэл энэ нэг гоблиныг бамбай болгож ашиглаад уул нь өөрөө төмөр хуягтай байхгүй юу? Тэгсээр энэ арьсан хуягтай гоблиныг бамбай болгож ашиглаад үнэхээр зөвөн үзэгдэл байна. Хүмүүс ч гэсэн чадхаараа тулдаж энэ Ганц гэд булд руу энэ дайнд байгаа бүх авуураг авах хөстэй татвар шиг булааж авч байв. Гэхдээ харамсалтай нь цэргүүд нь үгсээр манай хоёр сүлд үлдэхэд нөгөө домогт баатар чинь ашгүй нэг гараад ирэв. Тэгэд бүр өнөөх мангасуудыг чи хормын дотор арчиж аяв. Бороо яагаад аль дөрвөн гарч ирээгүй юм бэ? За хангалттай хүн өгчлээ. Одоо миний гарч ирэх цаг болсон гэж байгаа юм шиг. Мэдээж баатар маань ганцаараа бишээ. Энэ бол домогт мангасуудын нэг тэрэгцэртэй эльфийн дотны анд байв. Гэхдээ Лупас ажиглаж байгаагаар өөрг нь асан энэ домогт баатар эльф нь өөрх нь хүч чадлыг хоригдсан нэг тийм хараалт авсан байв. Энэ домогт долоон баатар нь чөтгөрийн эзэнд ялагдсныхаа дараа чөтгөрийн эзнээс ийм хараал авсан байв. Нөгөө ялагдсны шийтгэл гэх юм уу? Нэгэсэндээ өнөөх алдарт баатрууд маань шалны альчуур болсон өөрсдийнхөө хүч чадлыг гаргаж чадахгүй тийм сул дорой болсон гэсэн үг. Одоо байгаа гол хүч нь энэ усан мангас болж таарав. Ингээд бид бүхэн нөгөө цуу ярианы солонгон хураг Аресыг харах гэж үчи юм бэ? Юу хийсэн болохоор ингэж өөрчлөгдөг байна. Ингээд тулааны ширүүн хөгжим эхэлж усны эсрэг галын мөргөлдөөн болж баахан юу болоод байгааг нь мэддэгдэхгүй. Тэгснэ Арес тэнгэр дээр бүр хариалгаж мариалгаал Мигретийг махан татаж шуултан мөрөхөд нөгөө усан мангас Аресыг боож амьдаар нь хорхог болгох шахав. Гэхдээ энэ үйлдэлээс нь болоод мөсөн мангас Левия маш их маанага ууршуулв. Нөгөө чөтгөрийн эзний хараал Левия ч гэсэн нөлөөлж нэлээд сул дорой болсон байв. Лупас туслахаас өөр аргагүй болж Динаг хөтлсөн чигээрээ эргэлттэй цохилт хийхэд Аресыг тэв алах хэвэл амбаардаа таяв. Тэгэд Мигрет дээр очиод мэдлээд Динаг үлдээгээд би Аресыг зохицуулаад хий гэж хэлэн явхад Мигрет цочирдсондоо дуунч гарахгүй ичимхий охин шиг болов. Харин Лупас аниме мартсан уу яасан баахан Драгон Балын нисэх саунд эффект тэр сонсогдож мосогдоод. Аригатаку укедотте оку. Окудакара. Тэгэд нөгөө хөөхөн булбрайд тань хонилоо очиод нөгөө маа гэж дуурдаг байсан хонь мангар бүдүү олоотой болсон Лупас зочирдваа. Тэгээд Лупас алив ээж нэрлээ гэхэд Арес итгэж чадахгүй. Тэгтэл Лупас шүлэг уншиж гарваа. Миний хэн зураг магнаа адлсан толгойтой мянган болрууны дундаас би харамгс таньдаг гэхэд Лупасыг сансандаа ороо норсон хуц шиг болсон Арес хамаг хүчээрээ мөрөхөд Лупас ганц гараараа зогсов. Тэгснэ Лупас удаа үйлзэгүй Аресыг тэврээд нурууг нь илж өгөөд яалтчгүй л маш их өхөөрдөж хүм өмлөг шиг хаасаагүй шидэж гарав. Бүр яамчаагийн мим болсон гэж болчих. Нөгөө түрүүнээс хойш хаан тусдаа тулцаар гоод амар их аваараа цуглуулсан ч Лупастай тулцаанаас олж хамаг аваараагаа алдаад бүр аварааны өрөнд орсон Арес аргагүй ирэхэнд өөрийн хамгийн өвчтэй эскилээ эргэлж эргэн тойрноо хайлуулж хаяад гэрлийн урдаар Лупасыг мөрөхөд хаан тус даяар дөргөлтийн мэдрэв. Гэтэл энэ хараа Лупас бүр ганц гараараа зогсоосон байв. Тэрч байтугай түрүүнээс хойш Лупас нүцгэн гараараа тулцсныг та нар анзаарсан уу? Ганц нислахад л нөгөө хэдэн зуун тооны жинтэй Арес чинь өсрөн алга болов. Хэдүүлээ дахиад нэг вайптай боллоо гэмээр байгаа ч гэсэн харамсалтай нь Арес чинь эрэхтэй. Таныг үхтлээ сансан шүү дээ. Маа гэл Лупасын гаргийн хэмжээтэй хоёр бөмбөрцний завсар уйлж эхлэв. Дина харин энэ чөтгөрийн харанхуй портлоосаа юу ч болоогүй юм шиг цухууж байгаа нь амар инээдтэй. Ирон ва митоменэсу. Охицужи но Арес. Арес тэгснэ энэ ард байгаа танихгүй хүн манай тал юм шиг байна. Тантай ч гэсэн одооноос хамтарч ажиллахад таатай байна гэв. Дина яалтчгүй л зүгээр л тавилга байсан бололтой. Тэгтэл Дина намайг санаач би бэсэн штэ намайг санаач гэхэд тэр нөгөө ханд нэр уусаж харагддаг нэг хүн байдаг байсан штэ. Та ч алхаж ярьж чаддаг байсан юм уу гэхэд Дина гүн цөхрөл автав.
Харин Лупас дайдах дургүй чи яагаад ингэтлээ хүмүүстэй байлдаж байгаа юм бэ гэхэд танаас ургасан хүн төрлөختнийг би яагаад ч өршөөхгүй. Дэлхийд инх тайван авчирсан таныг хөнөөсөн хүмүүсийг би үзий яддаг гээл уйлж эхлэхэд Лупас толгойг нь хэлснэ. Миний хин цурга за боллоо. Энэ үед чөтгөрийн эзэн гүрний хаан нэгтэй нэгэн гаж донтон ашгүй Свел хотыг эзэлж чадах нь Мегрет болон түүний усан гахай шалдаа буутал сул дорой болсон цагт намайг зогсоож чадах хинч байхгүй гээл бүгд 80 давилтаа тэнэг хүчтэй цэргүүдийнхаа өмнө тайчгчийн хуцтай клаймакс хийгээд дээд зэгтээ хүрэхэд цэргүүд дээр нь солир мэт Лупас Арес хоёр газардав. Тэгээд Арес дахиж энэ чөтгөртэй хамтарч ажиллахгүй гэдгээ илтгэхэд хөөрсөн бацаан бас энэ хоёр хутганда ямар их хайртайгаа ярьсаар Лупас руу дайрч эхлэв. Энэ үзэгдэл ягаад ч юм бас нэг гаж донтныг санагдуулаад ямар ч байсан эцэст нь сүүлийн 5 минут хорон чалдалгүй чалчиж цуглуулсан оороогоо Лупас ганц цохилтоор алтаж бүр удам тамжсан оороны өртөө болвоо гэж хитрхи хүчтэй зөхиулснаас болоод энэ анимыг дуустал олт хоргүй газар хүртэл цөлөгдсөн байв. Тэгээд Динэ хаанаас ч юм гарч ирснэ 7 генералын тухай лекц тавьж эхлэв. Яг л тоглоомны NPC шиг. Чөтгөрийн энэ 7 генерал бол 80 жилийн өмнө байгуулагдаад хүн төрлөختнийг сөнөөх ажиллаа чөтгөрийн эзний тушаалаар гүйцэлдүүлж байгаа юм байна. Гэхдээ энэ зулбцгнууд нь Лупасын чигчээ хуруунч зүрхээргүй сул дор. Ягаад гэвэл 200 жил өнгөрөхөд ганц хүмүүс сул дорой болоогүй бас чөтгөрүүд ч гэсэн суларсан байв. Лупастэй энэ зэрэгцэх хүн ганц чөтгөрийн эзэн болон түүний хүүл байв. Тэгтэл Лупас түрүүн бавсан бүх зэргүүдээ ховслож босгож ирснэ. Дахиж гай болохын тулд сонсцгоо таамуусан хогийн цэгнээс гарч ирсэн юм шиг үзлийн царайтай зулбцгнууд хог шаарнууд ирсэн газараасаа сурсан дуугаад буцацгаа бас хүн гимтэж болохгүй шүү гэд харих тасалбарыг авч өгөв. Ингээд Мегрет мэдрэл муутад бүх зүйлээ тайлбарлаж түүний бүх дайсныг нь устгасныг хэлэхэд өнөөх Домогт Баатар нь бид нар хэдэн 10 жил яах гэж зовсон байна. Ийм хурдан устгацчлаа гэж үдээ гээл. Ер нь бол Мегрет Лупастай зэрэгцгүүц ядчил саяны муу сайн чөтгөрүүдийг бол үлгхэн дийлэх тийм хүчтэй ч гэсэн чөтгөрийн эзний хараалаас болоод үхлээ дороотож шал арчсаар хэдэн бацаануудад энэ олон жил дэрхлүүлжээ. Бүр энэ зуртууд нь хүртэл бид нар л аврагдууллаа. Чи биднийг нэн түрүүнд аврах ёстой шүү гэд Мегретийн бүксийг долоох нь холгүй байв. Бөөн авилгалд авцсан энэ улсад үнэхээр л дороодсон Мегретийг харж Лупас өрөвдөв. Удаан уулзаагүй хамттайгаа уулзсан Лупас минд асуухад "Эдда энэ нот ямар гижин царай вэ? Redo of Healer үзэж байгаа мó хаашаа? Лупас чи яагаад эргэж ирсэн юм бэ? Ингэтлээ сул дороос бид нарыг шоолохын тулд ирээ юу?" гэхэд Лупас "Баатрыг дуудах гэж байсан хэдэн болдруунд санаандгүй намайг дуудсан юм аа. Чи яасан бэ өгшөө? Намайг алдсандаа тэгтлийг харамсаад байгаа мó?" гэд зураглал. "Энийг сэжгийн хэн зурсан юм бэ? Амьдралдаа юм заван зураг харж байсангүй. Ямар ч байсан чи намайг ялсан шүү дээ. Мэдрэлтэй. Үгүй Мегретээ. Чи өөрөөрөө бахархах хэрэгтэй. Юу харамсах? Эсвэргээрээ харин би та нартай хангалттай сайн тулаан үзүүлж чадаагүй учраас та нар харамсаж байгаах. Өөрөөрөө бахархаа. Тэрэгэн цэртэй өгсөн төгзөг минь ээ. Чи бол энэ улсын баатар шүү дээ" гэв. Тэгээд Мегрет өөрөө ирэхгүй өнгөрснөө санаж найзуудтайгаа ууд суудаг байснаа санаж Лупас болон түүний хоёр дагуулгаар яаж бүгд инээлдэж байснаа бодон мөөмн хүртэл инээсэн гээ боддоо. Дахин зөриг орж чадхаараа хичээхээр болов. Ингээд дараагийн уургалах мангасынхаа тухай ярьж эхлэхэд энэ Либра гэдэг мангас нь Лупасыг өгсний дараа түүн зориулж тоглоомчгүй заяа пирамид барьсан байдаг. Пирамид шүү дээ. Түүнийг авгаа хар далавчид хатны бунхан гэж нэрлээд огт амралтгүй хамгаалж эндээ тэгээд хамаг л үнэтэй алт эрдэнэс хамгийн хүчтэй шидийн айтем зэвсгүүдийг энэ бунханд хадгалдаг болжээ. Босод домогт хэрэгслүүд нь цаг хугацааны эрэхэнд устж өгөө болсон байв. Мегрет ч гэсэн завшааныг алдалгүй хэрэггүй юм болсноосоо олвол шидчээрэй гэгээд хариуд нь хөдлөхөд арай авсаархан хувцас өгөв. Ингээд гарах замдаа ганцаас минд асуухад "Пайн юу тасархай эмэгтэй надаас минд асуугаад байна" гэд цочирдов. Тэгэхэд Лупас "Бороо энэ чи бие вэ шүү дээ. Нөгөө номын сананг заалгадаг. Тий хотод анх орж ирэхэд ганц зүг зааж өгсөн баггүй юу? Сандарсандаа бороо. Тийм бэ штэ сайн яваарэ. Бас нэг хөөрхөн охин ч гэсэн" гэхэд Лупас "Наа чи охин бишээ банд" гэхэд ганц цочсондоо баасаа эцсэндээ чаача бүжиг хийсэн юм шиг татгнав. Ингээд манай хоёр гүнж бол нөгөө Пембой ч алхаж яваад өнөөх пирамид чинь 500 мянган километр юм биш дээ гэхэд Дина чулуун голем хийгээд дээр нь сууж явах тухай санал болгов. Энэ охин биш дээ. Телепорт хийх чадвартай. Хэдүүлээ удаа дараалан харсан шүү дээ. Ашгүй Лупас чи чинь телепорт хийж чаддаг үстэй гэхэд ерөнхийдөө хүчрэг оюун санаатай хүнийг шилжүүлэх боломжгүй юм байна л да. Тэгээд Дина Лупас эзэнтэй бүр байн халуун устай голем хийчээч гэхэд Лупас бодож эхлэв. Манай гур зүгээр л нисэж чаддаг штэ бас. Яагаад ийм амархан яваад очих юмыг хүндрүүлээд байгаа гурван бол руу вэ? Ингээд Лупас эргэн тойрны чулуу металл мод эдрээс алхим хэрэглэн явдаг кабин бүтэв. Ор хийх гэтэл ноос материал хайгаад болсонгүй. Арес ч гэсэн хамт хонь хайлцаад өөрийгөө хонь гэдгийг марцсан байв. Лупас түүнийг таажиж эхлэхэд ичиж хүүхдээ "Би нэгэнд айл имбер болж чадахгүй нь" гэв. Лупас ч гэсэн татанж байгаа түүнийг эргэтэй гэдгийг сануулв. Тэгээд энэ машинда Танака гэд нэр өгөхөд алийн машааны зар сурталгаа гарч эхлэв.
Би эзэж анимын дундуур реклам харж байсангүй. Бас энэ машин яагаад ч юм онгоцны хөдөлгүүр шиг сонсогдоод байв. Танака нь өөрийн гэсэн оюухантай байлаа. За тэгэхээр та бүхний хамгийн их сонирхол хүлээж байсан хэсэг болох халуун усны цаг ирлээ. Дина ч удалгүй арайсаг эрэхтэй гэдгийг санав. Лупасыг харин хоёулаа эмхтэй эмчин гээд чирж оруулах гэдэг. Лупас харин ямар гинтэн билег энэ хуцсны дотор нуугдаж байгааг олж мэдхээс эргэлзээд байв. Арай ч юу гэж нүдэн анж байгаа алчуураа тогчоод ирэхэд Дина бүр дефолт төрхөөрөө орохыг хүсв. Хэсэг шатар нүүсний эцэст аюулгүй усанд орж чадаад санаа амархад Лупасын нүд Динагийн ярианд биш өөр зүйлд хөрөнгө оруулалт хийсээр байв. Өмнөх газрын тайланд яаж сэрлэн хөдлөөд гаж үйлдэл гаргадаг байснаа сансан ч энэ удаад ямар ч юм өөрчлөлт байхгүй. Босох ч юм байхгүй. Нэг л тийм хоосон мэдрэмж төрж байв. Би одоо ч гэсэн энэ Пимбоёыг ийм эмгтээлэг төрхөд нь итгэж чадахгүй. Ингээд буцаад Либраг болох ажилдаа ороход манай гурав пирамидыг ямар том ин гайхаж байв. Энд нөгөө Лупасын булшиг тонхоор ирсэн маш олон хүн байх өгөөд араас энэнд нь ууралж хотыг сүрүүлэхээс тэсгүй сээс нь асгарч байв. Бас энэ бунхан баг данжан болохоор хүчээ сөрхөөр ирсэн хүмүүс зөндөө байв. Тэд нар нь ийм харгас сатуу газар руу манай эд яаж гуруулхнаа орох гэж байгааг харснаа зогсоох гэж оролдоод чадалгүй. Араас нь гашуудад шуцрав. Ингээд яваад ортол Лупасын маш олон орнд бүтээсэн роботын нэг тосож ирээд Лупасыг арайсыг таньсан юм уу хайшаа огт дайрсангүй. Тэгснэ Динаг харснаа. Араас нь хөөж гарваа. Дина ч гэсэн уурлаад яагаад намайг танихгүй байгаа бэ гэд баг Акогийн дараа төрөл болон хувирав. Ийм гутамшигтай төрхийг харсан нөгөө хүмүүс нь ч бүр баатарлагаар орж ирэн багаараа амар комбо хийсэн ч харамсалтай нь големд шалбархаач гаргасангүй. Араас туслахаар болон ганц зөхиол нөгөө големын төмрийн сэг болгоход хүмүүс шүрдэн гайхаад ёо энэ тагжраа ухын чи ямар хүчтэй юм бэ гэхэд Лупас дундуур нь орж ирэн арайсыг эрэхтэй гэдгийг сануулв. Тэгээ энэ багийг танилцуулбал баахан сэтгэлийн хөөрөлтөө гартан тулааны эхний игнэний тулаанчд байв. Манай гурав харин өөрсдөө танилцуулахад Лупас өөрийгөө ранжер гэсэн чинь нөгөө хоёр нь ч гэсэн өөрсдөө ранжер гэж танилцуулв. Яана та гурав чи гуруула ранжер юм уу? Ямар зохион байгуулалт муутай баг вэ? Гэхэд Элви та нар ч гэсэн дандаа гартан тулааныхаа биштэй гэж дотроо бодов. Ингээд хамгийн дээдлийн давхар дээр гарч чадсан баг дээр очивол ийм эмэгтэйлэг төрхтөр робот тэднийг хатны эрдэнсийг хулгайлахыг оролдож байна гэд юу ч үгүй арчиж хаяв. Манай тарин амар өөдрөг байсан ч големуудыг дийлэхгүй цэцэг алдаж байхад нь Лупас големуудаа унтрааж өгөхөд энэ шонхрын нүд гэдэг баг нь бид нар ийм амархан дийлчлээ. Бид нар чи их хүчтэй юм байна гэд Лупасыг сонирн байдалд оруулсаар Лупас харин яагаад ийм нөхцөл байдалд орсноо гайхаад барахгүй байв. Тэгээд Лупасын ачаар нэг л мэтгэд 106 дугаар давхарт ирж их хаалганы хамгаалагчтай тулахад Лупас угтан очиж намайг таньж байна уу? Хаалганы хамгаалагчаа гэд танихгүй болохоор нь устгаж хайдал. Хайрын робот дөнгөж таньж эхлэв. Энэ та юу хатанта тавтай морил гэд. Лупас яарч дүгнэлт гаргасандаа гимшгэд робот нь тавтай морил хатагтай Лупас гэд тань хэлсээр. Нөгөө шонхрын нүдийн гişүүд ч гэсэн гайхширч та нар чи яг хин юм бэ? Бид нар шиг хөлдөө малууд 106 дугаар давхарт ирнэ гэж хизээч байхгүй. Та нар тусалсан болохоор ирсэн. Ийм хүчтэй роботыг хүртэл ганц дайралтаар ялна гэдэг. Та нар яг хин юм бэ гэхэд Лупас танаас тайлбарлах шалтгаан байхгүй. Инээс цааш та нар 1 секунд ч амьд байх боломжгүй. Тиймээс наана хүлээгээд байж вэ гэд ганцаараа яваад оров. Тэгээд энд хэдүүлээ нөгөө хуучирч гэмтсэн робот нь Либра гэдгийг мэдэх ба нөгөөд чинь Лупасыг амьд гарах ямар ч боломжгүй гэд огт таньж чадахгүй Лупас руу дайрч эхлэв. Би яг мэдсэн юм аа. Энэ анима мека роботын төрөл рүү орж байна гэдгийг. Өнөөх чинь тэгсэн чи банцлахаа доороос инвентарид байсан бүх хогоо мисалдж явуулаад креатив модоо асаасан юм админ шиг юу нь болоод байгаа нь мэддэхгүй нэлээд амар тулаан болов. Йоо энэ одоо юу вэ? За би лав энийг тайлбарч чадахгүй шүү. Опимений пенүүд атаргаж өгөхээр анимашнтэй байлаа. Тэгээд Лупас түүний дайралтыг тоолгүй алхаж очиод эмчилгээний шид хэрэглэн ийм өрөвдөлтөй төмрийн сэг болсон Либраг бүрэн засварлаж нөлөөнс сасгартал. Ингээд буцаад гараад ирвэл Дина нөгөө шонхрын нүдийн хэдийг толгойг нь аль хэдийн угаагаад өөр дурсамжаар дүүргэн бүр голийлгээд хайцсан байх нь тэр. Ингээд Лупасын эрдэнсийн санг лүүдлэхээр яваад очив. Лупас яагаад ч юм ийм их эрдэнэс хараад итгэж чадахгүй бас гар нь нэг мэтгэд нэг алтнаас шүүрээд авчаад гараа удирдах чадахгүй байв. Буцаад хэвэн болсон Либра ч гэсэн бүгднтэй нэвтэй байхаа амлаад бас Динаг танихгүй өөр анимын Ако шиг болгосоор байв. Ингээд дараагийн олж авсан мангас бол 2000 км-ийн зайд байрлах Партинос гээд цагаан далбчтай охин байв. Мөн түүний байрлаж байгаа газар бол
Лупасын төрсэн газар бөгөөд Лупастай ижил ийм хар далавчтай хүмүүсийг хөөж гаргаад гэрт нь амьдарч байгаа сурагтай. Ингээд явсаар иймэрхүү далавчтай хүмүүсийн амьдарч байгаа Галал хоорн гэд хотод ирцгээв. Мөн энэ цагаан далавчнууд нь өөр өнгийн далавчтай хүмүүсийг үзий яддаг учраас Лупас гэд хүчрхэг үдирдэгчийг өгсөний дараа хот нь хоёр хуваагдаж расизм хүчтэй явагдаж байхад Мерак гэд бас нэг 7 домогт баатрын нэг нь бүх зүйлийг удирдах аль болох хэвтэй байхыг хичээж байгаа сурагтай. Бас энэ далавчтай хүмүүс 1500 жил амьдардаг учраас Лупасыг мэддэггүй хүн гэж байхгүй гэж айж байв. Энэ дандаа нисэж чаддаг хүмүүс амьдардаг болохоор ч тэрүүд дээш авирч гарах зам нэлээд хэцүүхэн харагдаж байв. Дээшээ нисэж гарах олон сонголт байгаа ч Либра юу ч хэрэлцэлгүй бүгдийг аваад пуужингаараа мангар их дуу шугантай нисээд очив. Тэгсэн бүх хүмүүсийн анхаарлыг татсан Дина хөлжил үчиж өөрсдөө 8-ачд гэж танилцуулв. Тэгсэн харин нэг хөгшөө ах гэрт нь буудлахыг хүсв. Лупас их нутагтаа ирсэн болооч тэрөө шүн маш хачиргалтай зүүдлөв. Жижигхэн тагжгар байхтай айлын хүүхдүүдтэй зодтолсноос нь болоод аав нь их уралж байв. Ийм сонин хар далавчтай төрснөөс нь болж аав нь маш их хичдэг. Охиноо үзий яддаг ба ийм харанхуй өрөөнд хорж нуудаг байв. Энэ газар нь ерөнхийдөө дан цагаан далавчнууд амьдардаг болохоор аргагүй биз. Гэтэл нэг өдөр өвчтэй ээж нь ирээд идэх юм өгөөд охиноо өрөвдөөд уйлж гарав. Ингээд ээжтэйгээ жоохон салхи үзээд алхтал аавдаа баригдаад ээж дүүн уралтал тагжгал Лупас урд нь гарч ирээд дахиж ээжийг би тань зодуулахгүй гэтэл ээжийнх нь өвчин сэдрэн газар сөхрөн ажваа. Чамуугаас олж ээж чи ийм өвчтэй байгаа юм штэ гэд хар далавчтай сармагчинг цохиод унгав. Ээж нь юу ч хэлж амжилтгүй аавд нь чирэгдээд явхад Лупас бороонд нэгсэг хөвтөд далавчны өнгө жоохон өөр гэд ингэж их гадуурхагдж байгаа мó ийм шудраг бос ертөнцийг би өөрчлөх болно гэд гэрээсээ тухтаж моргоос оргосон цогцос шиг ой дундуур орилж давхиад эзэн нэг өдөр ээжтэйгээ ад жаргалтай амьдрахын тулд буртаас ч илүү хүчрэг нэгэн болохоор шийддэг. 今はまだ弱くて未熟だけどいつか母さんを連れて強くなりたい. Ингэж зүүднээсээс ирээд манай хүн би чинь Лупас биш. Гэтэл ягаад түүний тухай зүүдлэгдээд байгаа юм бэ? Хэрвээ энэ ертөнц толон биш жинхэнэ ертөнц юм бол энэ биенд нь байсан Лупасын сүнс яг хайдсан байх уу гэд шүн дунд үзлийн царайтай босч ирэв баахан бодож суув. Маргааш нь манай эд энэ хотын нөхцөл байдлын тухай мэдээлэл цуглуулахаар тарж явцгаав. Ингэж яваад хотын түр түрхтээ бүр яагаад ч цогцооргүй нэгэн сүм олж хараад гайгаад яваад ортол өөрийнх нь хөшөө байхан тэр. Яасан бэ гэвэл өнгөт далавчтангууд өөрсдийнхөө энэ готомшиг далавчнаас болж гадуурхагдж нуугдаж амьдардаг байхад Лупас гарч ирэн бүгдэнд нь эрх тэгш хандаж тэдэнд итгэл дүүрэн амьдрах боломж олгосон тул түүнийг бурхан шиг шүтдэг гээд энийг гаж домтон тайлбарж өгөв. Энэ үед Либра буужин хотыг бүрэн ажиглаж нэгэн танихгүй гадны сэжигтэй хүн зогсож байгааг харан түүнлүү дайрах бэлтгэлтэй болж байхад бүр энэс илүү мангар сэжигтэй чөтгөр хүний төрхөнд хувиран явж байгааг хараад түүнийг ихлээр зохицуулахар болов. Тэгэд нисэж очиод өө чи ярэмэн мэддэггүй нус шиг үстэй чөтгөр эндээс сүлээ авчаад ирсэн газар руугаа сурсан тугаадуулаад боцохгүй бол би хатагтай Лупасын дагуул гаргууд ямар их хүчтэй байдгийг харуулна шүү гэхэд энэ хилээд байгаа дагуул гаргуудыг олж мэдхийн төлөө бүхнээ зориулахар шийдэн тулдаж эхлэв. Энэ үед арай сарин Эмород баахан төөрж яваад нэг ийм сонин газар ирээд хэн нэгний өрхөнд орсноо мэдэв. Энэ бол Айго Керос гээд Лупасын бас нэг туслах Айрисын найз байв. Түүний хувьд Лупасын өшөөг авахын тулд бас чөтгөрийн айрамд илсэн болохоор Айрисыг яагаад чөтгөртэй нэгдэхгүй байгааг нь гайхаж байв. Энэ үед хэдүүлээ Мерак гээд энэ хотын хаан бөгөөд домогт 7 баатрын нэгийг олж харах ба баахан цагаан далавчнууд тойроод суудгац. Энэ муусан гаж өнгөтэй далавчнуудыг зүгээр амьд байсныхын төлөө шийтгэхэд өгөөч гэд яа гинөө бүр мөрөөрөө байж байгаа нөхдүүдийг хотоос нь хөөж гаргуулахаар ятгаж байна шүү. Уул нь энэ Мерак биш дээ. Лупасыг өгсөний дараа энэ хотыг өнгөт далавчнуудад зориулж бүтээсэн юм байна л та. Цагаан далавчнуудад биш. Тэгээд яг нөгөө Лупасын нэг туслах ирээд цагаан далавчнуудыг гэрээс нь хөөж гаргахад очих газаргүй болсон энэ золбин цагаан тагтаануудыг халуун дулаанаар хүлээгээд тавсан чинь гарууд харин явандаа давраад бүр төрлөх орчин суугчдын хөөгöd байгаа юм байна л да. Ядаж байхад Меракын хүртэл цагаан далавчтай учраас энэ цагаан далавчнууд ингэтлээ давраад байгаа юм байж. Манай хүн ч яг бүр хаан ухсаатай ирнэ Лупасыг үнэн голоосоо биширдэг. Түүний тэр их сэтгэлийн хүчийг батан баширдаг байв. Ядаж байхад бүр Лупасыг алсан 7 баатрын нэг болсон чинь нөгөө өнгөт талавчнууд нь хүртэл түүнийг үзий яддаг болсон байна. Гомон хэцүүхэн нөхцөл сүүлийн 200 жилийн өнгөрөөжээ. Ингээд Либра дээр очитол аним андуурсан манай хүн Мека тулаана хийсэр байв. Харин Айго Керос Арисыг буцаад чөтгөрүүдтэй нэгдэхийг хятгсаар л тэгсэн Арис Лупасыг эргэж ирсэн тухай үннээ илчлэхэд Айго Керос ч гэсэн итгэж чадахгүй баярлж байв. Даанч хүмүүсээс болж Лупас өгсөн тул хүн төрлөختүүдийг устгаж өгөө болохоос нааш эзэнтэйгээ нэгдэж чадахгүй. Дахиж хатагтай Лупасыг хүмүүсийн гарт алдмааргүй байна гэж хэлв.
Тэгээд чулаагүй Меракийг хөнөөж бас энэ хүн төрлөختнийг устгаж хамгийн сүүлд нь чөтгөрүүдийг ч гэсэн Лупас өргөл болгон барих болно гэд бүрэн утгаар нь хорон санаатай хүн болсон байх шүү. Ингээд хорон санаатай ганц донтныг явсны дараа Арес ч гэсэн Лупасыг үзэн яддаг тэр цагаан талбчнуудыг алхаас тэсч чадахгүй байв. Дина харин нэгэн сэжигтэй нөхөр олж хараад яваад очтол өнгөт талбчнуудыг үзэн яддаг нэг бүлмийн тухай олж мэдээд энэ Мерак хаан огт хөдлөхгүй байгаа болохоор эдгээр өөрсдөө өнгөтнүүдийг хөнөөх төлөвлөгөө ярьж байгааг сонсов. Нэг гэсэндөө Меракаас нууцаар өнгөтнүүдийг алхаар төлөвлөж байв. Уул нь энэ нөхдүүдэд туслахаар бас нэг том бүлгэн байгаа байхгүй юу? Тэгсэн чи тэднийх нь ил чинь одоо л ирээгүй байв. Тэгсэн нөгөө ил чинь Лупасын бүтээсэн роботын жорлонд бүксээ харьцуулаад аргагүй ирэхэд зүхтаж алга болгоход харин Либра болохоор түүнийг тулдах арга болон бүх мэдээллийг авсан тул дараагийн удаа дахиж таарвал зүйл дуусгахаар хэмжээнд хүрсэн байв. Уул нь нөгөө чөтгөрийн хааны 7 генералын нэг юм байна л та. Тэгсэн чи Либрад бүксээ харьцуулсан. Тэгээд манай хэд бүх мэдээллээ солилцоод юугүй эртний дан эхлэх гэж байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд энэ өнгөт талбчнууд Лупасыг шүтдэж байгааг сонсоод тусгууд нь бүр тэгвэл бид нар ч эргэлзээд авах хэрэггүй юм биш. Өнгөтүүдийн талд оръё. Над цагаанууд чи бүгдийг хүүс дэмтрийа гэв. Гэхдээ Лупас хэнийхэн ч талд оролгүйгээр эхлээд илж болж ирээд байгаа гаж донтой чөтгөрийг барьж авахар болов. Харин өнөөх хэрэгээ эзэн чинь ганцаараа биш бөгөөд бас нэг тасархай бүр тасарцсан амьтанд дээрлэхүүлээд нэр хүндэн гэж бүр шал арчиж байдаг шүү. Ингээд буцвал Лупас Либрад зориулж баахан сум хийж өгсөн чинь нөгөөд чинь хормоогоороо зүгээр чингээгээд авахд Лупас бүр гайхаад эн чинь физикийн хувьд ямар ч боломжгүй шүү дээ гэд амаа ангаав. Гэхдээ гинтхэн Либра маш цочрдуулсан мэдээ илв. Энэ ерөн энэ Динагийн шилжих чадвар энэ ертөнцид огт байдгүй ичид болохыг илв. Лупас ч гэсэн гинт санаж хөөе байцаараа энэ тоглоом чинь тим ичид байхгүй штий. Би яага одоо болтол жирийн зүйл шиг тоохгүй явсан юм бол яаж Дина телепорт хийж чаддیں۔ Ерөн өмнө намайг тоглож байхад тэр чаддгүй байсан шүү дээ гэд. Тэгээд амж байгаад хоёр гар Динаг барьж аваад баахан байцааж гарваа. Тэгтэл яг үнэндээ телепорт хийхийг нөгөө Лупасыг дуудсан гарч гисэн хийж чаддаг байсныг санаж тэрмүү эльф өөр ертөнцөөс намайг хүртэл дуудаж чадчих байхад Динагийн телепорт хажууд нь ингийн мэт санагдав. Бас Дина бүхэл бүтэн 200 жил тасралтгүй өөрийгөө сайжруулж үхтлээ хичээсээр ашгүй юм хүчрхийг болж байхад Лупас ядаж нэг ч удаа түүнийг магтаагүй тэрч байтугай ингэж сэжиглсэнд үхтлээ гомдов. Тэгээд бас Дина хүчтэй оюун ухаантай үнийг телепорт хийж чаддгүй ч гэсэн Либрог робот болохоор шилжүүлж чадах тухай сануулж Лупасын ордонд очиж нөгөө нэг нүүлгсэн баахан алт эрдэнсийг зэксэхэд Либрагаас тусламж гуйв. Либрагийн үзэж байгаагаар тэр 10 минут алга болох хооронд чөтгөрүүд дайрах магадлал 4% учраас битгий санаа зов гэд Динагийн порталд оров. Гэтэл юун 4% гэж тэр даруул дайралт эхэлж нөгөө Айго Керос ч бүх талбчнуудыг улаарсан бухшиг болгодог маш том хэмжээний ховсдох шид бүхэл бүтэн хотод хэрэглээд аваа. Улангассан талбчтангуудын үзэн ядалт бүр дээзэгтээ хүрч иргэний дан эхлэв. Айго Керос ямар амархан дайныг эхлүүлсэнд нөгөө гаж дантан чин гайхаад ганцаараа дээвэр дээр инээж байхад нөгөө Динатай хамт явах байсан Либрас чин гинт гарч ирэн зугтах гэсэн талхарыг мэдээ алуулагчаар буудан баахан мисайл харуулж явуулав. Нөгөө чөтгөр чин памперсаа солиулж байгаа хүүхд шиг хаасаагүй шидэгдэж бүр хоолоогоо боолуулан ичвэртийн аргагүй сүүлээ авчин алуулав. Арес харин Айго Керос дээр очин түүнийг зогсоохын тулд хонь ямаа хоёрын тулаан ивэ. Нэрнгээсээ Арес бол хонь харин Айго Керос болохоор ямаа шүү дээ. Бүр сарны ямаа гэд бүх скил нь хүртэл сартай холбоотой юу. Арес Айгог нэвт мөргөөд ялчлаа гэд бодоход жинхэнэ Айго түүний дээрээс ултаа чаржлаад яг Аресыг хумхын тоос болгоход Лупас гарч ирэн зогсов. Лупасыг харсан Айго Керос нэлэх амтэн шиг уйлж эхлэв. Одоо хүртэл гаргаж байсан тэр чөтгөрийн эзний ороо чи хайчваа. Бүр сад тавиад зогсдгүй шүү. Лупас аргагүй ирэхэд Айго Керосыг аргадаж сайшаагаад энэ ховсдог скилээ болиулахыг тушаахад одооноос эхлэн чөтгөрүүд биш би харин танд зүтгэнэ гэд дуулууртай наргагүй Айго манай тал болон нэгэн антик өвгөн болж хувирв. Тэгээд Лупасын зүүдэрлүү яваа ороход Арес харин гомдолтой наргагүй. Чи ч одоо хамаа гуйхад болохгүй байсан штэ гэхэд Лупас харагдав. Ингээд Дина хурж ирэхэд манай хоёр Динаг айгүй бол танихгүй бах та гэсэн чинь нүүдх чинь та ч нөгөө хамттай баг нэг зүйл боллоо нуугдаж чаддаг хатантны зөвлөхүүдээ гэд таньж байв. Лупас ч гэсэн итгэж чадахгүй байхад Дина харин ингээд нөгөө гач дантан дээр очивол хин нэг намайг авраад өгөөч. Яаж би Либрагаас амьд мэд зогтох вэ гэд дуусаагүй байхад толны тусгал нэгэн хүн хаалганы хажуу зогсож байгаарув. Либра бүр гарыг зүрхээр нь явууллаа. Араас нь удаа дараалан гарч ирсээр бүр хэдэн ч удаа зугтсан Либра түүнийг олсоор юу л хийн очих газрын бүгдийн тооцоосоор бууж өгөхгүй бол чам дээр цөмөн зэвсэг хэрэглэн шүү. 10, 9, 8, 7, 6 гэж тоолж гарав.
бүр галзуурлынхаа ирмэгт ирсэн нусан чөтгөр бууж өгөв. Өмдөндөө шээгээд усан далай болсон чөтгөр юун Либраг сонсох. Ингээд хаан тулсад яг дай эхлэх гэж байхад Мерак гарч ирэн болцгоо хөлдөө малнуудаа бид нарыг ингэж байлдахыг чөтгөрүүд л хүсэж байгаа гэд тайвшруулахыг нэгтгэхийг оролдож байв. Түүний нэг далавч байхгүй болсныг харсан Лупас чөтгөрөө эзэн түүн ч ихсэн хараад хийснийг ойлгов. Нэг далавчгүй байна гэдэг далавчнуудын хувьд бол үнэхэрийн гутамшиг байв. Энэ үед нэгэн пуужингийн чимээ сонсогдох ба Либра тэдний өмнө газартан өөрийгөө бас нэг өөр нэрээр танилцуулахад өмнөх нэрийг санаж байсан нөгөө хотын иргэд гайхахад Либра бандаж өгөн би ч бас ийм хоёр нэртэй байхгүй юу гэд ятгаж гарав. Байцаараа чи чинь нөгөө гэхэд Либра би бол зүгээр л дамжин өнгөрч байгаа голем байна гэж амын хаг дарав. Дина хүртэл нөгөө маш ховор телепорт хийх чадвараараа бүгднгийнх нь өмнө гарч ирээд бүгдэнд нь энэ дан ялварлан гадуурхалт энэ чөтгөрийн генералын хийсэн зүйл шүү гэд бүх бурууг хөөрх юм уу нусан чавхууд тохоход нөгөө өөрт нь туслах хэрэгтэй байсан бас нэг эмэгтэй чөтгөр Либраг 10 минут аргалах тийм ажилтай байсан бич яагаад чадаагүй бас энэ охин яагаад ийм с ิจ гтэй инээмсгэж байгааг харан бүхнийг ойлгож Динаг алах гэтэл Либра зүрхийн сөлбөв. Усны альчуур тэгээд Лупасын амьд гэдгийг бас тэднийг хамт явж байгааг мэдэж байсан болохоор тэдний нэг Дина яг үнэндээ өөр хүн гэдгийг манай эдэд дэлгэх гэтэл тэр даруй Либра талуулав. Ингээд маш том твист ирв. Түрүүний харсан эмэгтэй чөтгөр яг хэн байсан бэ? Дина бас хин юм бэ? Яагаад ямар ч хүний тархийг угаах бүр шинээр ой санаанд бичих чадaltaй бас энэ ертөнцид оршдгүй телепорт гэх чадвартай хүн яагаад зүгээр л тавилга болж Лупас зүтгэж байсан юм бэ? Жинхэнэ Дина болно шүү дээ. Жирийн хүнээс ялгаагүй сул дорой байх хэвээр. Тэгтэл энэ Дина болохоор бараг Лупасын 12 туслагтай энэ тэнцвүүс хүчтэй байна шүү дээ. Юу ч гэсэн дайн амжиж Мерак ч гэсэн манай эдийг ордон дөрөв. Лупасыг аль хэдийн таньсан байх ба үхлээ гимшиж бараг зүрхний шигдээсээр явах нь холгүй байв. Тэгтэл Лупас тэсэлгүй маш их ууралж чи миний ялагдал алдаа байсан гэх гээд нү? Чи намайг дэлхийг дөргөөж байсан Лупас Маплыг ялсан хүмүүсийн нэг өөрөөрөө бард чи дэлхийг аварсан баатар шүү дээ гэд уурлахад 200 жилийн дараа ч гэсэн хүчрэг хിവэр байгаа Лупасыг харсан Мерак өөрөө ирэхгүй сад тавин биш ирэхэд чи аргагүй миний шүтдэг эмхтэй гэхэд Лупас чи бол намайг ялсан баатраа. Энэ улсыг зохицуулах нь чиний чигчэн урууны ажил байх ёстой шүү дээ. Дахиж надад ийм ялагдал битээ харуулаарай гэж хэлээд баатарлагаар яв. Ингээд явж байхдаа одоо нэг янз янзын яриа ярьж хагаад Либрагаас Лупас ямар нэгэн зураг авсан уу? Зураг дарж чадсан уу гэд асуухад бүгд л зураг гэж юу вэ гэж асуув. Лупасын толгой энд ирснээсээ хойш хаяа ингэж хатгаж өгдөг ба анх дөнгөж ирээд Динатай уулзахад Дина ягаад ч юм зураг гэдэг үгний тухай мэдэж байсныг санан Динатай тусгаалцсан уулзаж асуухаар болов. Харин энэ үед хаан турданд нөгөө цагаан далавчнууд дахин хаанд гомдлож эхлэхэд Мерак харин уурлан та хоёрт хэн ярих зөвшөөрөл өгсөн? Та нарын эзэн хаан үргэлж зөөлөн хандна гэж бодсны ч хэрэггүй шүү гэд ашгүй нэг сэргэж Лупаст юу чадхаа харуулахар шийдсэн байв. Мөн бид нар нөгөө Долоон баатарын амьд үлдсэн Мегрет Меракийн найз болох сүүлийн баатар цус сорогчийн хатан гэдгийг мэдэх ба энэ бүх хачирхалтай дайн тулаан Лупасыг эргэж ирсэн тухай сэжиг өгч байна. Хэрвээ үнэхээр амьд бол одоо л хоёулаа хүчээс сорьё Лупасаа андаа гэж хэлж байгаа тасарсан цаашаа вампиртай хэдүүлээ танилцсан. Харамсалтай нь бичлэг энүүгээр дуусч байна. Та бүхэн өөрсдөө Динаг яг хэн болох те жинхэнэ төрөх бас энэ халуухан цус сорогч гэж яг хэн бэ? Өөрсдөө олд мэдээсэй гэж үсэ. Ингээд дараагийн бичлэг хүртэл төр бай. За тоглосон юм аа.